сайн байцгаана уу? Баторжийн ган жаргал гэдэг 2020 онд соёл урлагийн их сургуулийг найдангийн гай багшийн удирдлагаар жүжигчин мэргэжлээ төгссөн байгаа. Төгсөхдөө бол тэгтээ бас яах бол ийх бол гэж айцтай төгсчихсэн л доо. Ажил олдоход болов ч юм уу тий. Тэгээд би анх тэгтээ яг боловсрал дээр пороо бөхтөөж гисэн пороо бүгээ гэсэн бодолтой ерөөсөй байгаагүй. За би тэнцэхгүй байх төө гэдэг ч юм уу тий. За чадахгүй байх гэж бодож байсан. Тэгсэн чинь манай гэр бүлийн зүгээс очиод чи өгөөд үзээч сургуулийн юуны тул төгссөн билээ гэд тэгжсэн. Сусаад төгсөөд пороо бөгөөд боловсралдаа тэр кинонд тэнцсэн нь миний хамгийн том аз тий боломж байсан. Ономт хоёр юугаар ажиллах вэ гэхээр нэг тийм юу гэдэг чинь зэм сэргэлэн цаваа одоо юу гэдэг чинь тий одоо айгу тийм сэргэлэн штэ манай хүн чинь бас өөрөөр аадтай юм тэр зан чанараараа бид хоёр төстэй зөвхөр нөө бус асуудлыг ингээд зод зохиол шийдэж мэддэг ч юм уу тий тэрийгээр бол арай жоохон өөр тийм би ч бас арай жоохон амьдрал дээр жоохон эмгтээлэг анх болохоор төлөвлөгөөг гаргахдаа ононгийн дур хамгийн хэцэнтэй шүү гэж надад хэлжсэн тэгээд тэр үедээ жоохон ингээд дөнгөж сургуулаад өгсөн тий хамгийн анхны уран бүтээл хамгийн анхны гол дүр гээд маш их айж исэн. Гэсэн ч флекс надад энэ хамгийн том боломж юм байна. Надад ирж байгаа боломж гэдэг утгаараа би ингээд байдаг бүх чадлаа гаргахыг хичээсэн. Хамгийн гоё нэг хүмүүс нөгөө нэг өсвөр насныхан маань аягүй юм бичдэг. Над руу та ингээ хамгийн гоё шүү. Таны хэсгийг үзэх хамгийн гоё байдаг тий. Тэгэл би яг тань шиг том болоод жүжигчин болно гэдэг үг нь хамгийн гоё юм надад амар гоё эрэг инээрэг айгуу гоё эрэг ирчүүч өгж байгаа маань гэдгийг би ойлгосон. Бүр нэгдүгээр курстээ орхосоо л би театрт орно, баргалж хүлээтэй болно гэж бодож орсон. Тэгээд сурж явах явцдаа бод маань өөрчлөгдсөн. Би яг 3 дугаар курсээс эхлээд би ер нь ингээд кинонд ороод явбал надад илүү тохирох юм байна гэдгийг би жоохон ойлгож эхэлсэн. Гэтэ би театрыг одоо тэгтээ орохгүй гэж байгаа юм биш. Мэдээж театр ч одоо бидний алтан сүм шүү дээ. Тэгэхээр хэрвээ одоо миний нас болоо одоо ингээд тий одоо чиний энэ дүү дээр чи яг тохирно чиний нас ч болж ингээд нэг хүн болдог штэ тий. Яг тэр үе ирэх юм бол би мэдээж орно. Тагнал магналын ч юм уу эсвэл бүр супер гүн ч юм уу тий. Ингээд Монголд ерөөсөө ингээд юм гаргаж байгаагүй. Тийм дээр гаргахыг хүсэж байна. За ямар ч байсан намайг ингээд урьж оролцуулж ажиллагаа авсан таны хамт олонд маш их баярлалаа. Бас миний хамгийн анхны киног ийм эргээр гоёор хүлээж авсад баярлалаа тий. Тэгээд манай киноны бас хамтарч ажилласан аав ээжтэй одоо жүжигчин Зана Хаяо шигчтэй хамтар тоглосон найруулагч Баталга ах гэдэг бүгдээрэнд нь намайг хамгийн анхны гол дүр гэлгүүгээр ололгүйгээр маш гоёор хүлээж авч маш их тусалсан. Тэгээд тэр бүгдтэй маш их баярлалаа. Тэгээд одоо яг ингэж гарч ирснээрээ тий дахиж өөр гой уран бүтээл тоглоод тий үзэгчдийнхаа одоо нэлмэнд гой уран бүтээлийг хүргэсэн тийм гоё жижигчин байхын тулд хичээнэ.